зүгээр ярий те. YouTube дээр нөгөө хүмүүс комментээр асуулт хариултанд хийгээч гэтгсэн баггүй. Тэгээд би YouTube дээрээ асуултанд хариулъя гэдгсэн чинь бараг 40 хэдэн асуулт ирсэн байсан. Тэгээд давхцаагүй хэдэн асуулт тавьдیں۔ Та нарт өнөөдөр яг одоо хариулж өгье. Тэгээд ташин дэлгэд ASMR бичлэг болоод vlog хоёулаа хамт орно. Мэдээж ASMR бичлэгээ би бол зогсоохгүй гэж бодож байгаа. Үнэхээр креатив байдал минь дуусаад идея дуусна. Цагт жоохон зогсож магадгүй. Тэгээд хийгдэм аа. Ер нь бол олныг хийдэг. Тэгээд таалагдахгүй бол оруулдаггүй. Өөртөө таалагдах хэрэгтэй эхлээд. Тэгжиж та бүхэн таалагдана гэсэн миний мэдрэмж байдаг. Тийм тэгэхээр эхний асуултаа хариулъя. Инглээс хөрхөн ч юм уу? Хүй. Нүрээ хэрхэн буддаг вэ гинэ? Би чинь сүлд норч эхнээс асуулт. За 5 жилийн дараах өөрийгөө юу хийж ийн гэж боддог юм. Одоогийн өөртөө юу гэж захиж хэлэх вэ гинэ. Хэзээ ч битгий өөрийгөө хайрлахаа зогсоогоорой гэж хэлмээр байна. 5 жилийн дараа өөртөө илүү хайртай. Өөрийнхөө дуртай газар, өөрийгөө хайрлагдсан газар, өөрийгөө өсөж мөрөөдөж байгаа газартаа л баймаар байна да. Одоохонд бол мөрөөдлөө бол хэлэхгүй. Яагаад тэгэхээр жоохон том мөрөөддөг хүн байгаа. Тэгтээ зүгээр хааж утсан өөрийгөө хүндэлсэн, өөрийгөө хайрлсан л байгаасаа гэж үзэж байна да. 5 жилийн дараа гэхдээ. За. Төхөр эсвэл хүүхэдтэй юу гинэ? Төхөр байхгүй. Хүүхэд байхгүй. Одоонд амьдралдаа илүү хайртай. За баярлаа. За ямар мэрэгжилтэй вэ гинэ? Сэтгэл зүйч мэрэгжилтэй би өөрөө. Тэгээд сэтгэл зүйч мэрэгчлэрээ тэгт хийж ажиллаж байгаагүй. Тэгтээ миний амьдралд хамгийн хэрэг болдог юм маань. Тэгээд ер нь бол би продюсераараа айгу 2 3 4 жил ажилласан. Тэгээд продюсераараа цаашдаа үргэлжлүүлээд ажиллана гэсэн бодол төлөвлөгөөтэй байгаа. Өсвөр нас оюутан насны үеийн амьдралын талаар ярих гинэ. Өсвөр нас оюутан үе. За ер нь бол хамгийн амар актив байсан үе. Яг сайн дурын ажил амар хийдэг. Хүмүүлгийн ажил амар хийдэг. Тэгээд өөрийнхөө юу дуртайг олохгүй нэлээд удаа явсан. Тэгтээ яг нөгөө юм ерөнхийд нь мэдээд байгаа мөртлөө олдгүй. Тэгхийн тулд нөгөө өөрийгөө таньж мэдж олохын тулд тэгээд олон газраар явах дуртай, олон хүмүүстэй байх дуртай хүн болохоор сайн дурын ажиллагаа энэ тентгийн ивент зохион байгуулалтын дээр ухтагч гэл ухтагчаас эхлүүлэл тэгэл янз бүрийн ажил хийдэг байсан да. Маш сонирхолтой, маш олон хүмүүстэй уулзсан, маш их юм үзсэн, маш их зүйл сурсан гэж боддог. Би яг өсвөр нас болоод оюутан цагтаа. Тийм. Mouth sound видео дуртай юм. Би өөрөө mouth sound видео дуртай. Тэгтээ speed painting илүү дээр санагддаг надаа. За анхны хайрынхаа талаар яриач гэнэ. Анхны яруудыг хүнтэй суу хүүхдтэй болчихсон шүү дээ. Тийм мэдээж тэгэл анхны яр гэдэг чинь тэгэл гоё зүйлтэй. Нөгөө өөрөөсөө илүү хайрладаг хүмүүс байсан. Байсан ч явах хөөрхий бас одоо ч гэсэн бас хин нэгэнд өөрөөс нь илүү хайрлагтал явж байгаа. Өөрөө бас өөр хин нэгийг өөрөөс илүү хайрлал явж байгаа хэ. За ямар ажил хийдэг гинэ? Одоохондоо ажиллахгүй. Сурнаа. За Америкт байхын даван тул болон сул талууд гинэ. Заавал хариулаад өгөх гинэ. За яг үннийг л Америкт байхын даван тал гэдэг
давуу тал нь Америкт л байх юм да. Тийм би бол яг Америкт тийм илүү эрүүл илүү тийм стрессгүй орчин юм да. Бусдаар бол тэгээд гэр бүл хааны тэр л хамгийн гоё газар шүү дээ. Тий. Тэгээд Америкийн давуу тал яг үндэ би бол нэг Америк мэдэхгүй яг үнэ хэлэхэд. Би өөрөө яг тийм Америк улсад дурлаж нөгөө юу гэдэг төрлийн хүн бол биш. Нөгөө шүтдэг төрлийн хүн бол биш. Гэхдээ би надад маш ээлтэй, надад маш хайртай. Америк хүмүүс надад маш хайртай байдаг. Гэхдээ нөгөө хамгийн анх Америк би чинь жоохондоо 17 8 таа ярьжсэн. Яг тэр үед гэр бүлээ санах хайртай дотны хүмүүсээ санах гэдэг нөгөө гэрээсээ хол удаан байх гэдэг юм айдсуудыг давцсан болохоор ягаад ч юм би ерөөсөө нэг тийм сүжиггүй гэхдээ ер нь ирэх дуртай л та. Яг энэ байгаа хүмүүс нь бас чухал шүү дээ тий. Тийм биш үү. Хэдэн персенттэй вэ гинэ? Би хэлэн дээрээ 1%-тэй. За баярлалаа. Мав саунд хэлэхгүй юм гинэ. Хараа нийттэй вэ? Тэглүүлэх гэж боддгоо гинэ. Тэглүүлэх гэж боддгоо. Хараа 3.7 хасах. Хамгийн дуртай ASMR style гинэ. Одоохондоо бол speed painting. Тэгээд mouse sound байсан. Тэгээд тэгээ нөгөө inaudible whisper миний бас дуртай. Өөрийгөө хэр сайн найз өхөө ихнэр гэж үздэг. Одоо найз өхөө ихнэр биш болохоор мэдэхгүй байна. Гэхдээ өмнөх харилцаануудаа харуул би амар сайн ихнэр гэр бүл амтай амар сайн найз өхөн байж чадхаар тийм хүн гэж боддгоо. Тэр ч тэр хинт чам ах үтэй одоо. За хэдэн настай вэ? Хэдэн настай юм шиг харагдаж байна. Гэхгүй. Америкт ч хамгийн их ойлгосон зүйл цаашдын төлөвлөгөө. Америкт тэр яг хамгийн их ойлгодог зүйл минь тэгэл гэр бүл байгаа газар лажралтай л гэж боддог доо. Тэгэл яг үнэндээ Америкч байгаа хүмүүс ч гэсэн тэгэл адилхан л ажил хөдөлмөр хийгээл адилхан л татвараа төлөөл хүний нутагт бас тийм сайхан байдгүй шүү дээ. Бас чинь олон жил зүтгэсний эцснийг бичиг баримттай болдог ч юм уу те. Тэгэл хаяа шин гэдгээрээ гадуурхагтана. Ажил олдохгүй ажлаасаа хаалгатна. Рент төлн татвараа төлн машиныхаа insurance гэл амар олон юм манай Монголд байдаг хүмүүс илүү жаргалтай байдаг гэж би хардаг шүү дээ. Америкт байдаг хүмүүс ер нь жоохон маш ер нь бол яг урт гайгүй амьдэрдэг. Манай монголчууд бол дураараа л гоё амьдэрдэг санагддаг шин. Ер нь бол гэхдээ их хорондоо байгаа хүн юм чи харахгүй шүү дээ. Хүний нутагт байгаа хүн бас харахгүй. За. Цаашдын төлөвлөгөө бол би Солонгост орно гэж үзэж байгаа. Тий. Гэртээ байх чинь газар хөдлөвөл гамшиг болвол хамгийн түрүүнд авч гарах 3 зүйл гинэ. Минийх шүү дээ. Пассворд, утас, чигвч. Авгүй. Юу юм болов? Хайртай цүнхээ авах юм болов? Хамгийн үнэтэй юмнууд л авна да. iPad. Чигвч. Тийм чигвч хэлдэг. Ямартай ч мэдээж пассвортаа банк цүнхэнтэй авч явдаг л шүү. Цүнхээ аваад тэгэлийг гаргах та. Ямар сонио амар асуулт байна. Сонирхдаг тал залууга дүрслэж байна. Чүнкук шиг. By the way, өнөөдөр манай Чүнкугийн төрс өдөр шүү. Нөгөө юу би нөгөө хүний инээмсэглэлтэй амар татагддаг. Тэг ярианд амар татагддаг. Тэгээд
эрэгтэй хүн арчаатай, өнкатай тийм ажилсаг тий намайг байхгүй ч өөрийгөө гоё авчдаг. Намайг би байвал бүр гоё л авч явуулна л та. Тэгээд тийм ер нь эрэгтэй хүмүүс таалагддаг. Хэд царайлаг бас байх байдаг. Хэд царайлаг хүмүүс жоохон яг үндэ амар эготой санагддаг. Гэтэ ихэнх нь мэдээж бас бүгд биш. Гэтэ уусаа байна. Яг тэр царайлаг юм чинь. That's fine. Тэрийг нь л би жаж хийхгүй. Тэр нь бол надад таалагддаг. Тэгээд юу тэмцэрхэн царайтай. Би ер нь гэхдээ яг үнэлэх царай ардаг зэрэг. Өөрийгөө нөгөө юугаа мэдэх, муугаа мэдэхгүй ч гэдэг шиг царай ардаг. Гэтэ би хит царайлах хүн дурггүй. Хитэ царай ардаг. Сүнэн багаз. Манай зүч гэсэн гайхдаг. Нүрээ хэрхэн буддаг вэ гинэ. Нүрээ дэлгэрэл хүн шиг буддаг шүү дээ. За sunscreen бол банк тавьдаг болж байгаа. Тэгээд би өмнө нь нүдээ бүр ингэж давхарлаж амар суусан контр тавьдаг гэсэн. Одоо ерөөсө урдуур ерөөсө тавих болцсон даа сүүл зураал тавьчихдаг болсон да. За тэгээд ер нь хийдөө ингээд өнөөдрийн энэ асуулт хариулт маань дуслаа. Тэгээд сонирхож үзсэн баярлаа. Сонирхгоогүй хайлт орж ирсэн ч баярлаа. My little sarapap. За. Окей. Тэгээд дараагийн влог удахгүй орно. За. Миний нэрийн влог үзэхэд ямар сайн комент бичээрэй. Влогоо зайлаа болоо тэний штиг гэвэл боллоо. Үгүй л тийм байлгүй. Илүү сайн чинь. Тэгээ би одоо өдөр болгон Instagram дээрээ reels оруулах гэж байгаа. Тэгээд миний Instagram-ыг дагаарай.